Ерөнхий сайд байгаль сайд өрөөс энэ зудтай аймагуудаар одоо том Монгол заргал буган тэр зудад одоо нэрвдэд энд хиндэд их бай. Тийм учраас одоо энэ намрын 9-11 сард багтааж квотын дахиж засгийн газар хэлцээд төсөвт мөнгөөр болох боломж байна уу гэдэг асуудлыг тавьж байна л да нэгдүгээр. Хоёр дахь асуудал энэ сайжруулсан төлсний асуудал байж байна. 228 тэрбумд одоо төлш оруулж ирнэ гэсэн. Хичнээн тонн орж ирчээд байна. 26 оны. Одоо үйл ажиллалтын бэлтгэл ажил хэрэг хангаж байна. Чахмал төлш одоо айлууд төлш төлөөд эхэлсэн байгаа. Энэ талаар тодорхойлж асууя. За эхлээ Батбаяр сайд хариулах уу? Төлж гэвэж. За ерөнхий сайд хариулах уу? Уул уурхай сайд байхгүй. За бэсик гишүүний асуултанд хариулъя. За засгийн газраас үйлчлэлтийн бэлтгэлийг хангах чиглэлээр 7 сарын 20-нд ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж эхэлсэн. Нэг ялангуяа баруун аймагуудад ангийн байдалтай үйлчлэлт хүндэрхэн тодорхой болцсон. Энэ бол муу амлаж байгаа юм биш. Орон нутгийн иргэдээс юм сан санаачлал маш их ирж байгаа. За хоёрдугаарт энэ баруун аймгийн Оросын холбооны улсын шатхууны дотоод нөхцөл байдлаас шалтгаалаад баруун аймагт бензин шатхууны хомсдол үүсч болцшгүй нөхцөл байдал үүснийг бид бас нийлүүлэгч талтай ярилцсан шийдвэрлсэн. Одоо цаашдаа докторжуулах чиглэлээр энэ 23-нд энэ сарын 23-нд яриа хэлцээ үргэлжлүүлж баруун аймгийн түл шатхууны асуудлыг бол шийдвэрлэнэ. Харин мал мах бэлтгэлийн ажил нэлээд эрчимжиж байна. Энэ чиглэлээр мал бас мах гарах ажлаар эрэг засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэх малын эрүүл мэнд хорой цээрийн дэглэм холбогдох зохион За Батбаяр сайд хариулъя. За бэсик гишүүний асуултанд хариулъя. Тэр аюу байгалийн нөөц ан амьтны тоо толгой нөхцөл байдлыг судлаад квотын тогтоогоод зохистой ашиглалтаар хэдэн ан агнуурыг агнажуулах уу, аль бүснуудыг аль аймагт хэдийг агнажуулах уу гэдэг тоог гаргадаг. 2025 оны хувьд бол энэ тоо батлагдаад өнгөрсөн өмнөх хагасжилд сайдын тушаалаар тоон гараад гарчихсан байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө засгийн газрын тогтоол болон бусад журам дүрмийнхаа хүрээнд гардаг учраас одоо нэмэлтээр зуд турхан болох нэ гэдэг ан амьтныг агнаа гэдэг ийм байдлаар тоо гаргах боломжгүй.